Мози База Австрал дахь монголчуудаар сонь сайхан юу байна? Хамтдаа базъя. За сайн байцгаана уу? Мози База төрөө Антази подкастны маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод энэ удаагийнхаа зочноор Эрхэм юм блэ? Баатар. Баатар өөрийгөө тайхан танилцуулаарай. Яа намайг Нэмдүр Баатар гэдэг. Одоо 35 настай. Эхнэр 3 хүүхдийн хамт Австрали Сидней хотод ажиллаж байна чинь. Байсурангаа. За 35 таа. За манай Баатар маань юу хийдэг вүлээ? Яа одоо манай нэг подкаст чинь бол зүгээр л нэг энгийн явж байгаа хүн орчихгүй шээ тий. дээрээс нас нэг санал асуулга явуулаад ер нь хамгийн их саналыг авсан хүн болсон өөрөө. Тэгээ нөө бас нэг баяр наадамгээ ер нь жоохон зав займуудаа байсараад юмроос холбогдож чадахгүй байсараагаа л ер нь их жоох яатсан. Тэгээ маа оролцогч маань ер нь бол эрүүл амьдралын хэв маяг ер нь фитнес жим тамирчин гэж явах бах тий. Яа сонирхогч нь. Сонирхогч тий. Тийм ийм залуу маань оролцож байгаа. Хоёр талтай эрүүл бус амьдралын хэм маягтай хоёрноос Одоо бид хоёр ер нь төвлөгөө авах гэдэг тий. тэгэл Бас нэг олон нийтийн өмнө тий бас нэг юу хөнгөл дискаунт хийлээ нэг дасгалжуулагчаар авах. За манай энэ залуу маань бол ингээ фитнес жимээр хичээллээд хэр удаж байгаа лээ? За яг Австралид ирснээс хойш гэх юм бол яг тууштай яг 2 жил гарсан болчихно. Монголд бол байхдаа бас нэг хийдэг байсан. Байсан уу тий? Суур байсан тий? Суур бол байсан. Яг бүр амар бол яг ингэж зорж бүр хийж байгаа юм тий. Австралид яг ирээд нөгөө яг төмрийн ажил эхэлж хийгээ тий. Лебри хийгээ тэгээд нуруу өвдөд ерөнхийдөө ч Монголд нуруу өвддөг байсан байхгүй. Тэгээ асуудалтай байж байгаа. Тэгээ ирээд барилгын ажил анхудаа хийж үзэж байгаа шүү дээ. Тэгээ жоохон хэцүү санагдаа. Тэгээд фитнесээ буцаж хийж эхлэе гэл. Тэгээ фитнес хийж дасгал хийснээс хойш ерөнхийдөө нуруу туруу өвдөх нь гайгүй болол. Тэгээл тэрнээс хойш яг тасралтгүй өдөр 7 оны 3-аас 4 өдөр. Ер нь одоо манай энэ төмөр дээр ажиллаж байгаа, барилга дээр ажиллаж байгаа залуучууд маань хэр их жимээр хичээллэж одоо ингэж өдөржингөө төмөр зөөжсэн нь оройн очоод дахиад нэг төмөр өрөх ажилтай байна. Яг залуучууд төмөр өргөж үрж байгаа ахаа төмөр өгөх тийм юу биш юм шүү гэж ярьдаг л да. Нөгөө тоглоом шулуун найз. Яг зүгээр ядарна гэж бодоод тах юм бол ядарна л та. Зүгээр яг нөгөө дасгал хөдөлгөөн яг өөрөө ирүүл бай те сунгалтын дасгал хийж чиг тийм үү. Одоо яг хаана өвдөж байгаа. Тэгээ нуруу туруу өвддөг сунгалтын дасгал фитнес зүгээр дасгал гадаа зүгээр алхахч бас зүгээр дасгал шүү дээ. Тэгэл тиймэрхүү байдлаар яг фитнес хийж эхэлсэн. Тэгэл энд бол яг ажил 3 гэж тараал 4 гэж ирээл орой 9 10 хүртэл унтахтаа яг үнийг хэлэхэд анх ирээд энд гарч орж мэдэхгүй хийх юм байхгүй тэгэл уцаа авахаас гэж юм байхгүй тий. Уцаа авахаас өөр сонголтгүй болчихж байгаа. Тэгэл 9 10 хүртэл унтан 11 12 хүртэл утас уух чивчж байгаа тэгэл үйл ажилтайгаар явж тийм байдлаа бол ер нь фитнес хийгээд тэгэл хийж эхэлсэн л дээ. Зөв. За одоо ирээд хэр 2 жил. Яг 2 жил гарна л 2 жил хагас л 2 жил хагас болж тий. Ер нь жимэр хичээл хэр удаж юу юм гоё донтол үсэл тийшээ юм байнга юмар санагдаж эхэлдэг юм бэ. Дан хөөнөөс л болох. Миний хувьд бол зүгээр тэгэл яг өмнө нэг алдаг хоног тэгээд ажлынхаа чугар Монгол тахтай хийдэг байсан. Тэгээ хүрээллүүд хүртэл бас хийдэг найз нөхөд намдаг тамирчин найзууд бас байгаа. Тэр санал асуулга авахд яагаад өөрийгөө тийм хамгийн их санал авсан гэж бодож байна. Яагаад найз нөхд нь тэгж ихээр меншн хийж. Энд ажилтдаг тэгээд энд Австралид ирээд олон сайхан залуучуудтай тий дүүнэртэй болсон найз дүүнэртэй ах нар найз нөхөд олон хүнтэй танилцсан олон мундаг хүмүүстэй бас танилцсан ажиллаж салбарын. Тэгээд тэд нар л их тэмцэндээ. Орчооч гэдэг. Мааз маягаар л мэдгүй мих хийцэн байсан. Тэгээд баахан лайк дарсан. Мааз нь явсаар байгаад одоо ингээд бодтолоод. Тийм би бас нэг худлаа өмнө нэг try хийж үзээ бараг одоо хідэн ч удаа сар яваад шантарч ирсэн мэдгүй. Ер нь тэгээд бодоход энэ gym fitness хийн гэдэг бол ер нь гэхдээ амар хэцүү. Би яг энийг ингээд тууштай хийж байгаа хүмүүсийг үнэхээр мундаг яг өөрийгөө ялан дийлээл ер нь бол бас хэцүү юм байлээ. Тийш чи энийх ажлын хажуугаар байнга ороод бүх юм ингээл зохицуулаад явна гэдэг чи ер нь бол их л тууштай төсвөр төвчээртэй л юм. Би ер нь эхэндээ ч гэж оддог сүл рүүгээ нэг өөрөө хэсэг яваад амар хүндэлж үнэлдэг болж эхэлсэн л дээ яг юм хүмүүсийг бол нэрээ. Манай энэ Мози База подкаст маань ер нь бол дугаар ороогүй нэлээ удцсан. Тэгээ ингээд хүмүүс ингээд таарлахаар яг үнэндээ сонсдог ч юм уу, сонсдоггүй ч юм уу, үздэг ч юм уу, үздэг ч юм мэдэхгүй заяа. Гэл
Мози баса яваа, подкаст яваа л гэдэг асуусан байдгийн. Тэгээ одоо ингээд энэ дугаард минь оролцож байгаа манай Баатар бол одоо ингээд сонирхогч өөрөө бол мэрэгжлийн биш гэхдээ сонирхогчийн төвшөнд фитнес жимээр хичээлээ. Сая сүүлд нөгөө нэг тэмцээнд орсон байсан шүү дээ, Тий, яг одоо үзүүлсэн амжилт одоогор юу вэ? анх энд ирээд яг хийж эхэлснээс хойш бол тэмцээнд орох болсон шалтгаан бол маа найз байгаа байхгүй. Маа найз бол Монгол тамирчин. Тэгээ найзтайгаа онлайн дасгалжуулалт Найз нь хэн бэ? Нэлээ. Мөнх эрдэм мөндө гэж залуу байгаа. За. Тийм тэгээд яг найзтайгаа холбогдоод за миний биеийн байдал юм байна. Энд ийм натурал холбоонууд Австралид айгүй их байдаг юм билээ. Ийм холбоодууд энд зөндөө байт юм билээ. Тэгээд тэмцээн бол бараг жилд 3-4 байнгын их тэмцээн болд юм байна. Мань нэг өөрийгөө сориод үзчихвэл яах вэ болох болоо гэж асуудалгүй штэ. Юм жоохон хийж суучраас асуул бас тодорхой хэмжээний юм гарч ирэх байх байлаа үзийгээд. Тэгээ найзаасаа онлайнаар дасгалжуулалт аваад тэгээ хоол гэдэг юмыг анх ойлгож аваад хасаад жингээ хасаад 74 кг-аас 61 болж 13 кг-аас ч түрүүжил тэмцээнд орж ирсэн. Хэдээсээ 74-өөс. Тэгээ 74 61 13 ил. 61 гэсэн одоо англи байд юм уу? Үгүй энд бол юу гэдэг юм бэлээ? Жингээрээ жин байдаг юм бэлээ. Зүгээр л хэр гоё нэмэгхэн байна. Тэр ялгаруул. Тийм бэл. Одоо хэд илтэй лээ? Одоо яг 73. Буцаад. Тий. Тэгэхээр чинь буцаад нөгөө нэг маса авцсан байна шүү дээ. Одоо six pack гэдэг нь байгаа биз? Түрүү жилийнхаас өмнө анх яг түрүү жил анх 74-өөс 61 болж хасж исэн 74 бол зүгээр өөхөн 74 байсан. Одоо 73 74 арай өөр хэмжээний. Тэгээ жоохон six pack гарцсан. Өмнө нь бол зүгээр цул тийм өөхөн давхар зузаан байсан. One pack те. Тэгээ энэ удаа бол одоо бүр чанарчаад алдан дээр суралцаад олон багш нар найз нөхөд онлайнаар багш юм ажижсан хоолны зөвлөгөө дасгалт үе алдаагаан дээр ингэ суралцсан явсаар бол одоо арай л гайгүй туршлагажаад байж байгаа. Ер нь жимээр яхад ер нь бол яг коуч тийм тренер, personal trainer-тэй явсан нь ер нь зүгээр баг те. Тэгэхгүй бол яг хүнээс хүн болгоно нэг өөр юм яриад хэлдээд зааварлаад нэг хүн болгон багш болоод юм байлээ. Тэгэхээр яг нэг мэрэгжлийн хүн гэж бас нэг өөр үйдэг баг те. Тий. Яг өөр таарсан ч гэдэг юм яг Монголд бол одоо зөндөө персонал тренер мундаг тамирчид манай монголчууд айгүй мундаг болсон шүү дээ. Зөндөө тамирчид байгаа. Тэгээд яг зөв гэх юм уу миний хувьд бол зүгээр яг зөв багштай байж ил багшгүй бол явахгүй бах те. Хүн болгоор өөр юм нэг зөв ч юм уудлаа ч юм уу нэг юм яриад. Би нэг ийм юм анзаарсан л сүүлүүд ингээд манай одоо ялангуяа Сиднейд амьдарч байгаа охид бүсгүүчүүд маань аягүй чимээр хичээлээ. Тэгээд тэмцээнд ороод тэмцээнээс амар том ийм том медалууд аваад байгаа байхгүй юу? Гэхдээ Австралч нь өөрөө нөгөө нэг яг ийм чимний орон штэ ингээд ер нь бол эрэгтэй эмэгтэй амар хичээлдэг те спортлог хүмүүс штэ. Тэр хүмүүстэй өрсөлдөд үнэхээр манай охид бүсгүүчүүд залуучууд аваад байна уу? Эсвэл тэр медалыг авахд тийм амархан байна уу? Тинчэн тийм муу хүмүүс ороод байна уу? Эсвэл манайхан үнэхээр тийм мундаг байгаад байна уу? Янз янз л байгаа. Муу гэх юм бол байхгүй шүү дээ. Яг энд олон холбоотойгоо season A, season B гэдэг үлрэлийн чанартай үйл зооны гээд болж байгаа учраас ер нь бол манайхан аюу мундаг. Одоо сая энэ жил их жишээ нь одоо монгол хүний бие физиолог гэсэн үг эсвэл зүгээр яг хичээгээд орж байгаа хүн хүний баяг хувийн хувьд ялангуяа энэ Австралид ажиллаж амьдарч сурж байгаа хүмүүсүүд энэ тэмцээнд орно гэдэг бол амар чанга. Яг гоо зарим үзэгчид бол энэ ямар тэнэг асуулт асуудаг. Би үнэхээр яг нөгөө нэг хөндлөнгийн нүднээс тий одоо ерөөсөө ямар ч юм мэддэггүй хүний зүгээс асууж байгаа шүү. Тэрийг ойлгоорой. Тэгэхгүй бол яг юу би л бодлоо л тасаж гадуур явж байгаа бас нэг зарим амар мас бас ер нь бас энэ ч ер нь тарианы нөхдүүд бас зөндөө шүү дээ тий харагддаг. Манайхны орж байгаа ч юм бол ер нь бол юм сонирхогчдын дээрээс natural төрлөөр ордог болохоор тэрнээс яг гадаа харагдж байгаа юм том ч юм бол ингээл ер нь бол тариа мэрэний тийм болохоор өөр үйдэг бах л та. Тийм мэрэгчлийн болохоор өөр болчих واخ. Тариа сонирхож үзсэн үү? Ерөнхийдөө судалж үзсэн зүгээр сонирхож үзсэн. Туршиж үзсэн үү? Үгүй. Одоо үзээгүй. Ер нь үзье гэж боддог уу? Зорилгоос л хамаарх юм блэ. Одоо бодибилдинг болыг ивэл тариа хэрэгтэй. Бодибилдинг биш шүү. Зүгээр ер нь мэрэгжлийн тамирчин болоод ерөнхий жоохон агсан төвшний болж үзье гэх юм бол юу юм бэлээ л дээ. Яг зорилгоо л тодорхойл юм бэлээ. Одоо яг чиний зорилго юу юм?
Одоо би сая ингээд 2 жил дараалаад Австралид ингээд натурал холбоонууд тэмцээнд орцсон тий. Тэгээд тодорхой хэмжээний амжилт гаргацсан багсаг. Тэгээд яг хаа ахаад нэг аксын төвшин ахаад үзье гэх юм бол мэдээч миний булчингийн мас жижигдэн. Тэгэхээр булчингийн мас. Тэгээд тэр орхож байгаа тэр ангилал нь тариа хэрэглээгүй хүн гэж заасан байдгүй эсвэл тариатай хүн тариагүй хүн гэж юм заалтууд байдгүй. Одоо яг энд миний орсон холбоодууд бол бүгд натурал холбоонууд. Допинг тесттэй. Ерөөсөө тариа хэрэглэж болохгүй. Тий. Төрүүлсэн Тэр тариа шиг тийм юм байх уу? янз янз байдаг гэсэн яг нарийн шин сайн мэдэхгүй. Би бол яг нарийн шин. Одоо битэрийн үед одоо ямар нэг ирээдүй байна. Нэг их ингэж амар бие зовоож жимд явах газ тариад тураа боцоо. Тэгээд бат болчих гэж юу? Тийм амар. Тийм болж байна. Хүмүүс гэхдээ Тоглосон шүү. миний ойлгосноор бол ганцхан тариад хүмүүс байх болчдөг гэж одоо манайхаа ойлгоод байгаа шүү. Тэр бол буст хийж илүү л нэг ядарахгүй л яаж байгаа юу? Энд чинь мэдээж нойр, хоол, бэлтгэл гурав Эсвэл тийм ээ. сахилгаттай бэжж хүн өөрчлөгдөн л дөө. Тэрнээс тариа зүгээр байх болчдөг бол хүн болгол тарих үл гэдэг. Би бол найзаагаа яах юм бэ? Дими зүгээр хойлоо зүгээр оргиороо жимд яв турья, баколио болчтой бол. Манай энэ бол байнгын хойлоо соруулчихъя л гэдэг. Өөхөө соруулчих. Гайгүй юм байлээ штэ соруулчаа гэдэг. Яах юм бэ? Хойлоо зүгээр нэрнгээсээ жимд явчих л та зэ гуйжтэй байж байгаа юм. Чи ёо. Тэгтээ гайгүй сордог газар бол хэлээрээ. Эцүү. Манай бас найзууд байгаа л таас битүү жимч тэгэл дагаал явах гэхээр ер нь би яг өөрийгөө л ялчаад гэрээс гарах хамгийн хэцүү юм байлээ. Миний хувьд. Очсон багт яваа нэг юм хийж байгаа тийм. Тэд хүн болгон хийж байгаа болохоор тэдний чи хараад ингээд хүн бол нэг хийж зүгээр суугаад чадахгүй уцаахаа суугаад л тань шүү. Тий, тэгээ хийж. Яваа нэг юм хийж байгаа. Яг энэ гэрээс гараад цүнхээ хүрээл гаргал тэр майндыг суулгаж чадах юм бол нэг зовлогоол чирч тийшээ аваачиж болчихгоо. Зааланд орсон байхад бол бэлтгэл Харин болчих юм байлээ. Тэр турыг гэж байгаа хүмүүст бол мэдээж хоолтой нэмэрч хоол. Хоолны аппетит хүн бол аягүй хэцүү шүү дээ. Өөрийгөө тэгэл ял нэгдэж аягүй хэцүү. Тийм баг. Асар их сахилга бат юм нэг юу л хэрэгтэй юм байлээ. Чанга. Ер нь бол чанга юм бэл. Би ч одоо подкаст хийх үү эсвэл хоолны контент мукбан хийх үү гэж байгаа подкаст хийсэн шүү дээ. Ер нь бол энэ ч бас нэг яг хүн мэдээж хийж байгаа юмараа амжилт гаргаад явуул цаашаа гоёх. Гэхдээ хамгийн гол юм бол ер нь бол амьдралын гоё эрүүл зөв хэм маяг бах те. Би бол хамгийн гол юм нь энэ л болов гэж одоо. Гэхдээ мэдээж хүн чи бас юм хийж байгаа юмныхан бас нэг үр дүн өгөөжиг үзчихмээр л санагдаг байлгүй те. Тэгээд яг донтчтгэл юм байл л дээ. Яг тийм донтолт байна уу? Бага. Яг бүр өнөөдөр хийхгүй болохгүй. Одоо өдөр болго хийх үү? Одоо зүгээр яг 7 хоногт нэг 3 хийчих. Тэмцээнтэй нөгөө тэмцээний бэлтгэл гэж тийм үү жимийн асч байгаа үед бол 7-ны 7 өдөр 6 өдөр. Өдөр болгон кардио тэгэл багшихаа заасан хоол багш нөгөө нэг найз нь. Тэг найз тэгээд найзаас гадна давхар бас яг нөгөө төлбөр мөнгөний төлөөд бас нэмэлт мэдээллүүд юмнууд авдаг онлайнаар одоо илбэгүүлсэн шүү дээ. Монголын мундаг тамирчидтай бас холбогдоод найзаасаа асуугаад байнга л ерөнхийдөө холбоотой байдаг л да. Одоо энэ миний биеийн байдал ийм болчлоо. Энд дээр ингэ жин асахгүй ингэ гацчлаа. Одоо яах вэ? Одоо хэд хоног үлдчихэд энэ одоо хоолоо яах вэ гэхээр тэдэн грамм тэгж багасгая. Тгий кардиогоо тэгж явъя. Ингэж явъя гэж байнга. Багшгүй л явахгүй л те. Багшгүй л явахгүй те. Зөвөр юм уншаад явах гэж байхгүй. Тэгээ одоо энд personal trainer хийж байгаа юу нь хий гэсэн бодол байгаа юу эсвэл? Яг бодол бол байх нь байгаа. Гэхдээ энд нөгөө заавал бас сертификат авч иж бас фитнесүүд дээр хийж болдог гэсэн юм байсан баха. Хамаагүй тэгж дураараа өгөөж болдгүй юм шиг. Яг монголчуудаа хийж болно үстэй. Болох байх тий. Яг зүгээр нэг хамт нэг жимд болж байгаа юм шиг тий. Тэгж болох үү тий. Энэ тийм бодол байгаа юу? Бас одоо ингээл энийг үтж байгаа хүмүүс нэг чамтай. Одоо гэр бол Олимпик паркт байгаа шүү дээ. Тэр хавьд маань одоо бас маш олон монголчууд бас одоо Олимпик парк, Wentworth Roads тий. Meadowbank гэдэг маш том одоо ари байгаа шүү дээ монголчууд амьд шинэ ари үүссэн. Тэгэхээр тэр хавьяас одоо нөгөө нэг одоо шавнар ч юм уу тий бүрдүүлээд тийх боломж бол байгаа л юм байна. Тийм байгаа. Яг энд бас мундаг залуучууд байгаа. Сүүлийн үед залуучууд гэхээсээ илүү манай нөгөө охид бүсгүйчүүд одоо нэг тиймэрхүү тренер маш их хийдэг болсон юм байна шүү дээ. Тийм билээ. Ер нь хараад хаад дандаа л эмхтэй хүмүүс л хийгээд тах шүү тий. Тренерийг.
Энэ жил тэмцээнд орох чинь бас 4-5 эмэгтэй байсан. 3 залуу байсан. 3 бас мундаг амжилт. Залуучуудаас их байна шүү дээ. Тий, аюу мундаг байсан. Тэгээд нэг Барса гэдэг энд бас нэг танилцсан дүү байгаа. Энэ жил сая хамт тэмцээнд орсон. Тэр дүү яг PT-гэр төгсөө сертификатыг авцсан. Яг одоо Мидбанк тохоо. Тэнд нөхөй PT үгүй байж байгаа. Баатаратага зүг подкастт эмгтээчүүд бүсгүүчүүдийгээ төлөөлөөд оролцуулчих гэж бодоод 3-4 тренер бүсгүүчүүдтэй бас тэмцээнд оролцож байсан бүсгүүчүүдтэй холбогдохож холбогдсон. Тэгээд үнэхээр цаганч тулцсан байлаа. Зармийнх нь хүнд өмнө ярьсан байсан хүмүүс маань болохоор бас хүндэтгэх шалтгаантай оролцож чадаагүй. Тэгээд Баатар ганцаараа оролцож байгаа. За өөр сонирхолтой асуулт манай Тази асууна одоо. Өөр нь асуудаг Тази асууна гэж. Байлдаа ингэ тулгамдаад байна. Ойр тгийг бас нэг жоохон хилам яриад ш. Яг үзүүлсэн амжилт гэх юм бол түрүү жил Имба Австралия гэдэг одоо энэ ард гарч байгаа энэ холбооны. За. Тэгээ энэ холбоонд сонирхчтой Имба Австралия гэдэг энэ холбоонд орж яг анхны тэмцээн. Тэгээ бас энд маш том тус хүргэсэн Австрал бас маш том тус хүргэсэн Наранхүү гэдэг бас нэг залуу байгаа шүү. Тэгээ Наранхүү найзд бас баярлаа гэлч. Яг нэг анх би ч нэг англи хэл тийм сайн биш. Тэгээ энэ холбоо нэгэд яаж бүртгүүлэх үү, яах вэ гэхэд Наранхүүгийн эхнэр нь бас манд тамирчин байгаа. Тэгээ Наранхүүтэй холбогдоод танилцаад тэгээд Наранхуугаас поз бүх юм давхар заалгаад Энэ поз гэдэг юм байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө бакун орчихгүй шүү дээ. Тий, поз бол бас номер 1 чухал. Тийм шиг байл. Хичнээн гоё арцгар биетэй байгаа тайзан дээр үзүүлж чадахгүй бол тэгээ шууд хоошоо. Тэр булчингаа яаж мөсгөж яаж илүү их гоё ялгаруулах вэ тий. Тийм байх шүү нэрэ. Тий, тэгээд Наранхүүгийн залуу дээр байстай тайлцаад позны бэлтгэл бүх юм хэлээсээ заалгасан. Өчтөр жоохон нойр муута. Гайгүй юу гэдэг. 9 өнгөрөг л унтчихдаг шүү дээ. Зөв. За тэгвэл дараагийн тэмцээн уралдаанд орох талаар юу гэж бодож байна? Одоогоор яг бодсон юм байна. Сая ямар ч байсан 2 тэмцээнд ойрхон 2 тэмцээн сая ороод нилээн ядарсан. Тэгээ энэ жил нилээн золиос гаргасан. Ажил төрлийг нилээн хоош нь бас тавих үедээ тавиад ажиллах үедээ ажиллаад тэгээ ажлаа хийж угаараа л энд аягүй жоохон хэцүү. Тийм баг. Одоо тэгэл ганц гэрийн мотор болсон хүн чинь тэгээд тэмцээнд орохгүй ажиллаа орхигдуулах гарч энэ гэр бүлгээд бас хэцүү. Тэгэхээр бас тэгэл энэ бүхнийг тэгэл амжуулах гал хэд бас еврогоо яачаар хэцүү юм байна л да тий. Нэг тийш гэхдээ бас ингэ сонсч байсан үнэн үү юу? Sorry. Фитнес жим гэдэг бол ер нь бол завтай мөнгөтэй хүний спортоо гэж бас нэлийн олон ярьд юм бэл. Завтай байж ээж, дээрээс нь мөнгөтэй байж ээж одоо энэ хичээл энэ спортоор хичээлэх юм бол амжилт гаргаж чаддаг. Энэ талаар юу гэж боддог? Үгүй яг хүн одоо жишээ нь дуртай хоббиндөө хүн ямар ч ажиллаа хийж байгаа ямар ч цаг зав гаргаад яваад идэх штэ хоббиндөө яг тэрнтэй л адилхан. Би бол одоо энэ жишээ нь яг 8 цаг ажиллах үедээ ажиллаад 10 цаг ажиллах үедээ ажиллаад орой 5 гэж тараал 6 өнгөрөөж ирээл орж ич усанд орчод хоол ич 30 минут хийж амарч байгаа л 7 өнгөрөөгөөд ороод 1 цаг ч юм гэлс бэлтгэлээ хийчихэл. Тэгээ альсвал тэмцээний үед байгаа бэлтгэлээ хийхгүй шууд 1 цаг кардиогоо хийчихэл цаг алхачаал тэгэл гэлүүгээ харчихна. Оройтсон ч хамаахгүй. Яаж хийж ядарсан ч хамаахгүй. Тэгэл яаж хийж байгаа л зориг тавьчихсан яг дуртай. Энэ хооронд тэгээ бас нөгөө эхнэр 3 хүүхэд бас ингээд хойно үлдээд. Тэгээ юу чанга. Юу нь тэгээд эхнэр ч бас хараа алд мэдээж. Тий. Өөрсдөө л болгоод энэ дөө хэцүү л дээ. Юу амар айгүй нарийн спорт айгүй хүнд хэцүү спорт. Одоо дүнгиж анхан шатны ойлгоо сонирхоол ингээл дүнгиж эхлээл явуулчихлаа. Цааштай юу болох юм байгаа юм бэ? Нэг тийгээд донтцоо тэгээд одоо амьдралын нэг хэсэг болцсон болохоор одоо тэгээд. Тэр маа найз яриад байсан. Ядарч ирчээд жим рүүгээ орохгүй ингээд гэртээ амарчгаар бүр илүү ингээ ядраа сулбаа. Яг ороод нэг жоохон ч болтгоо юм ичээ гараад ирэх нэх гоё болоод амарч мамардаг гэдэг юм лээ. Тий, ерөнхийдөө тэгээд яг тийм дадал болчтой юм дөө. Цаанаасаа би ингээд нэхэд идэг баг тий. Сэтгэл санаа нийцсэн нэг тийм байдаг бах тий. Ер нь бол 2 хоног хийхгүй болчих юм бол удаан хийгээгүй юм шиг санагдаад айгүй тэгдэж шүү дээ. Нууц бол энэ тэмцээнүүдийн ер нь шагналын сан юу гэдэг юм бэ? Шагналын сан байхгүй. Юм байхгүй. Зүгээр л нэг цом бол
медаль. Тэгээ энэ хүмүүс тэгээд одоо ямар нэгэн шагналд өрсөлдөхгүй зөвхөн Өөр 1 2 3 дугаар байрлуул одоо оруулаар нь үгүй болвол зөвхөн өөрөө өөртөө Тэгээ өөрийгөө л ялан дийлж байгаа л та. өөрөө одоо аль хэмжээнд явж гинэ гэдгийг л мэдэх асуудал юм байна шүү дээ баг тийм ээ. Ер нь бол өөрийгөө ялан дийлэх гэсэн. Сүүлийн үеийн залуучууд гэх юм одоо жинзигийнхэн гэх юм уу те тэд нар илүү их спортлог одоо манай одоо монголчуудаас илүү их спортлог өндөр бас бие хаатай болоод байгаа юм шиг санагдаж байна уу? Надад бол тэгж анзаардаг байгаа шүү одоо ингээд ихэнх нь ингээд метр 80-аас дээш ч юм уу те. Тэгээ бид нар бол за нэг метр 70 болон түүнээс дээш байх юм бол тэгээд болоо. Дараагийнх юм бол метр 80-аас дээшээ болцсон юм шиг. Таадаж одоо идлээ. Би чинь жоох. Ах удлаа. Өндөртэй Ай хүн 83. Бараг жинзээ юм шүү. Тэгтээ тэр юу одооны хүүхдүүд юу ах уу? Тэр идэж ууж байгаа юм өсөж байгаа орчин гэ бүх юм өөр болж байгаа л үү те. Бидний ч үед бол бас хэцүү газрын юм гатаа гэж газраас аваад идчихдэг байсан үе шүү дээ. Тийм болохоор те. Одоо ч ганц Монголд хэлтгүй ер нь дэлхийд даяараа л юм залуучууд нь илүү гоё л болоод байгаа юм шүү тэр. Энэ жилдээ болдог бол дахиж нэг тэмцээнд орё гэсэн юу бол одоогоор бол тий яг төлөвлөсөн бодсон юм байхгүй яг уу ахаад улам чанаржуулаад бэлтгэлээ бас алдахгүй л хийгээ явж идэл. Тэгжээд нэг юу орж ирэх юм байгаа нэг дуудлага гардаг нэг дуудлага Тэд ормоор санагдчихтэй энэ харж байгаа л тэгэл тэдэн сарын тэмцээн тэнд болох юм байна гэж байгаа л бэлдээ даа гэл. Одоо бол тэгэл ингээл дараа арай өөр юмнууд руу л орох бах та тий. Одоо нэг өмнө орсон нэг адилхан ангил руугаа л нэг дахин ороод ах юу төрхөн Шат дахиад ороод ирнэ үсэ тий. Тий одоо энэ Имба Австраlia, ICN, ANB гэдэг энэ гурван холбоо байд юм лээ. ANB, Imba Австраlia, ICN Natural гэдэг байна шүү дээ. Энэ гурван холбоонд би гурвууланд нь сая 2 жил дарааллаа. Сая энэ жил ANB гэдэг холбоонд нь ороод 2 ангилалд ороод хуулинд нь алт авсан. Оо. Тэгээд Хэдэн хүнээс байх вэ? ерөнхийдөө нэг 6-7 хоногоос. Тий. Англиас амар. Тэгээд ICN гэдэг түрүү жил ICN тэмцээнд ороод зүгээр бас шагналт байрны зүгээр дурсгалын Rising Star гэх медальтай өнгөрчихсэн. Энэ жил амжилттай ахиулъя гэж бодож орсон. Тэгээд явуулсан ахиулаад 4-р бас нэг алтан медальтай гарч ирсэн. Баярлалаа амжилтуудыг ямар ч гэсэн чадхаараа ахиулсан. Зөрснөө үрээд тэгээд. Энэ жилдээ бол төлөвлөсөн юм байхгүй гэсэн 26 онд магадгүй Тий тий. 26 оны намраас ч юм одоо. Одоо манай Баатар чинь 35 та гэхээр 90 оны. Тий 90 оны. Цагаан моржилтэй. Аймар сэвэж байгаа юм сар низээ лээ. 6 сар. Ах юм байна дүгэлээ. Хённы юм байна. Одоо тэгээд юу юм шүү бас ингээл сошиалар харж байхад тариаг бас зарим нь зүгээр л гэх тааруулж иргэлүүл зүгээр л гэх зарим нь болохгүй л гэх ер нь ямар учиртай байд юм бэ? Миний ойлгосноор одоо яг ингээд судлаач хөхтэй би нэг амар судалсан юм бол байхгүй зүгээр өөрийнхөө хувь зүгээр бодож байгаа бодол надад бол одоо ер нь л одоо их залуучууд энтхийн их юм Либанууд гэдэг энтхийн ер нь тамирчид ингээ хэрэглээд болоо л байгаа юм чи болдго л вэйлгүй дээ. Яг хамаарад яг яаж тэр тун дооз гэдэг юм болов эсвэл юмнаас л хамаарах. Одоо бас нэг үеуд бол тэр яриа би бас зур яг огт мэдгүй гэсэн зур ингээ хар ухаанд бодоход өвн тэр яриа гарч явах үед бол бас шинжлэх ухаан одоогийнх шиг юм амар болог болохоор хүний биед бас гаж нөлөөтэй. Одоогийнх бас нэг арай өөр үйдэг байж бас магадгүй. Ингээл харахаар нэрэл чиний хэлдгээр ингээл ажил мэжл энэ дэндгүүл хийлэгцэн мэлэгцэн л гээл тэгэл явуулах юм биш. Ер нь тэгэл тарчлаар шил тэгэл жоохон хийхлээл ингээл Аагүй. Тэр чинь миний сонсноор зүгээр л нэг энержи илүү л нэг булчингаал энэ чинь юу юм шүү. Би ойлгосноор хүний булчин чинь нэг энгийнээр бол юм нэг дат нэг юу гэж байгаа шүү дээ. Ачааллах нэг тулах нэг лимит гэж юм байдаг билгүү дээ. Тэгэнгүүт тэр чинь яг жоохон бүүст хийж өгдөг юм шүү. Гар дээр нэг 20 санаадаг байлаа гэхэд чинь тариа тарчим гар дээр нэг 30 санаадаг болчихдаг юм. Үгүй юу. Ямар тэгээ тийм тийм гэж байхгүй л гэдэг үү шүү дээ. Чинь би бол тэгээ сонссон. Илүү их ачаал даадаг бодлого болохоор одоо нэг цэжин дээр өрхтөө хүртэл илүү их чинь нэмэ жингээр ордог маа. Одоо жишээ нь би одоо ингэ чи одоо шууд ингэ те одоо тэр допинг стероид гэдэг юмыг одоо чи ингэж байж байгаа л чам дээр одоо ингээл тарчгүй чи өнөөдөр 10 санаадаг гэсэн бол 3 сар
ч юм уу сар тарьсны дараа шууд 20-30 цоноо явахгүй л үү. Чи тэхгүй шүү дээ. Чи тодорхой хэмжээний бэлтгэл хооллолт тий. тий ерөнхийдөө байх бах. Тэг бүх юм зогтчихж юу байх хаа. Би бол уусаа мэдээж бэлтгэл хийдэг хүн л тэр чинь тарина л та. Огт бэлтгэл хийдэг хүн бол тарчаар гэртээ хэвдээ дэвлэж чинь уусаа. Бараг илэг бөөрнө шүүх юм шүүж чадахгүй бараг яах вэ тий. Тэр одоо тариачин бодвол нэг тестостероныг ихээр ялгаруулна гэсэн үг юм уу? Тэг гаднаас авчиж байгаа Тийм юм. тий. Тэнгуул тэр бас нэг эрэгтэй хүний бас юу муунд муу гэдэг тэр бол магадaltaй юу? Магадaltaй байх. Юу төрүүлчихрхаа гэсэн үг. Тестостерон чинь ингээл Тестостерон ялгарч байгаа. Тестостерон ч л одоо бидний эрэгтэй хүнээс л ялгардаг байгаа шүү дээ. Тэнгуул юм гаднаас их хэмжээгээр аваад хахаар чинь тэр чинь ингээ хүний бие өөрөө боловсруулна шүү дээ. Биед нь их хэмжээгээр байгаад хахаар энд хангалттай байна гэдээ үйлдвэрлэл нь багасах байлгүй дээ. Төмсгнөөс гарах нь багасчдаг. Багасна шууд автоматар хүний биед ихтэй л байгаа юм чинь. Бага байх юм бол тэр чинь энэ хүн дутагж гин гэж цаанаас өөний механизм чинь ингээл үйлдвэрлэх байлгүй дээ. Тэгдгэл л байх гэж бодлоо. Хоёлоо мэдлэггүй хоёлоо тэгж бодож байгаа хамаагүй ярьж болохгүй шүү. Оргоод орно Би шүү. бас тэг хамаагүй ярьж өгдөхгүй. Чи энэ сахал угаасаа юм байсан уу? Ер нь жим хийж яг ихдээ сахлыг энэ асууж тестостеронтой ер нь бол холбоотой юу? Юм төргсөн үү эсвэл яг өөрийнхөө? За ер нь бол нэг миноксидил гэж юм бид штэ. Сахал ургуулдаг. Тэрийг бол зүгээр яг энэ хууз 92 бол нийлж исэн. Тэг жоох эсгэл нийлэхгүйсэн. Тэрийг бол нэг төрхөж үзсэн. Гэхдээ тийм сайн үр дүн үзүүлсэн гэж бол хэлж мэдэхгүй. Тэр нэг харахад жим идэг хүмүүс их сахалтай өстэй болдог. Энэ дэг бол бас шууд нөө тестостеронтой би холбоод идэв шүү. Чи өөрийгөө юу гэх гээд Байхгүй би бараг хийдэг гэдэг юм шүү. Чи бол чамд юм тестостерон байдаг уу? Юу жоох хэрүүлж байж гэдэг. Боцож байгаа шүү. Чамд тариа эрэхтэй Манай байна. найз хүртэл одоо намайг одоо ингэж бодохаар ч ерөөсөө тэр хэрүүл биш. Би тэр талаар харин бас бүр ярмаа санагчлаа. Харж байхад энэ тий жим идэг хүмүүс ер нь юм сахал өстэй болохоор би бодож тэр чин зүгээр хийгээл суултмалт юм их чинь ингээ хүнээс бүр илүү ялгарж байгаа болохоор ингээл үс сахал нь ургадаг болов гэж би. Дандаа л бодлоо яриаш би бодоод. Чи боддог юм бэ гэдэг нэг хүндэг хүнтэй. Тэгвэл сахал нь бол яг өөрөөрөө ургах юм байна тий. Миний ч бас ингэ уун ингээ ургаад байдаг нэг ганц 2 хоног хусах багтал ингээ нэг өрвийс нэг юм муухай юм яг нэг тийм болоод ирдэг байхгүй ингээд. Энд тий одоо ингээд эндээс ахуулаад ингээд яг л нэг чиний шиг адилхан ингээд ургана. Ерөнхийдөө тал байна. Тэг шингхэн тэг нэг юм залби юм шиг ингээд. Яг тэр нөгөө төрүүлдэг тэр нөгөө тосмос байдаг гэсэн чинь тийм төрхөж удаан төрхөж үзэх. Надад цагаал баг. Тэгсэн ингээд гялтагаад явжсан. Мөлчгөрөөрөө Ажилласан шиг бай. Тий тэрэн дээрээс. Энд юу н одоо цаашдаа удах төлөвлөгөө, ер нь цаашдын төлөвлөгөө юу? Австрали юу н хэр таалагдсан? Таалагдж байна. Яг анх ирээд ерөнхийдөө анх ирэл мэдээж хүн гайхчлээсэн. Би гайхчлээсэн л доо ямар гоё тий. Хүндээ дандаа зөрүүлж исэн бүх юмнууд нь гоёс. Тэгэл ерөнхийдөө одоо ихнэр сурж байгаа. Тэгээ ихнэр сураад төгсөнгүүт би бас нэг өөрөөсөө бодолтой байна. Тэгээд яг одоогор яг энд уудан цаашдаа яг ингийн гэсэн яг төлөвлөгөө бол одоохондоо гаргаагүй л байна. Тухайн байдал. Тэгээ намайг ерөнхийдөө анх энд ирэхэд чинь нэг багын хоёр найз минь үлээж явсан л та. Хөө бас хөнгөн газарцсан байна. Тий, айгу тий зөөлөн хоёр газарцсан. тэгсэн яалтчгүй. Манай найз чинь 6 7 жил болчихсон. Эхнэр нөхөр хоёр хуйлаа багын найз. Тэр хоёр үлгийдэж аваад бүх юмыг А Б гэл бүх юмыг зааж өгөөл, бүх юм бичгөөр бүх юмыг зааж өгөөл. Одоо нэг Бид хоёроос нэг юм. Та нар ингээд сошиал хүмүүсээ яриад шүү дээ. Гадаадд юу монголчуудаас хол вэ? Монголчуудаас л хол вэ гэдэг юу нь юу гэж боддог вэ энэ тал дээр? Тийм би Тий. эхлээд хайрлаа. миний хувьд бол яг тэгж бодохгүй байна. Яагаад тэгэхээр би өөрөө энд анх ирээд хоёр багын найз минь аваад тусч үлгэж явсан те айгүй их тусдын болсон. Тэгээд би энд олон ажил хийж үзсэн л дээ. Олон залуучууд, олон дүүнер, олон ах нартай одоо хүртэл танилцсан айгүй мундаг байгаа. Тэгээд тийм надад л тэгж санагдаагүй. Яагаад гэхээр миний яг одоо энд олон ажил дээр очиод ингээд танилцсан одоо мундаг дүүнер байна, ах нар байна. Миний таарсан хүмүүс надад бүгд айгүй тусдаа дэмтэй.
Тэгээд би их өөрийгөө аацтай гэж боддоо шүү дээ. Тэгэл ахын ажил нөхөр ахын дөө наашаа өрөөдөр таньдаг дүүр залгуудууд ахаа наашаа өрөөдөр. Хандлага чинь зөв байна л да. Тэр хүмүүст одоо нэг харагдах одоо нэг харилцаа болон хандлага чинь зөв болохоор хүмүүс айгуу дуртай байдаг. Тэгэл манга аацтай тэгээд дүүнэр ч байна ах нар ч байна зөндөө надад тусалсан. Одоо яг 92 жил хагас болохын хугацаанд ганц би өөрөө нэг лаг байгаа тэг эрүүл амьдралын юм ихтэй байгаа нэг фитнес ганцаараа хийгээд ингээд тийм юу болсон юм бол байхгүй. Энд бол мэдээж ажил төрөл зохицуулж өгж байгаа ажлаасаас ганц хоёр амраад ингэчи бэлтгэлээ чи гэсэн мундаг зөндөө олон надад тусалсан. Айгүй их баярлж явдгийн штэ. Аацтай юу дандаа мундаг дүүнэр ах нар хүмүүстэй таарад бүтэнд тус надад тус үргээ явсаа мундаг үнэнд би их баярлж бат. Аацтай. Юу нэг яндагт байгаа. Чи юу гэж боддیں۔ Ер нь монголчуудаас нь хол байх юм уу, ойр байх юм уу? Миний хувьд бол одоо ирсэн цагаас мөчөөсөө хойш бол хамгийн ойрхон байсан юм. Одоо хүртэл ойрхон байгаа монголчуудтайгаа ойрхон байгаа. Яагаад гэхлээр хийж байгаа болон одоо бүх юм маань одоо монголчуудтай бүрж дандаа холбоотой байдаг. Одоо би энэ подкастыг яг ч хийдэг. Хин нэгэнд тий мэдээлэл хүргэж гинсэн шин соргог юм хийж гинсэн гих байдлаар тийм ээ. Тоглолт одоо уран бүтээлд очтыг авчирч одоо ингээд connection үүсэх гэдэг ч юм уу. Тэгээд би бол аль болох монголчуудтайгаа ойрхон байхыг хичээдэг. Угаасаа монголчуудтайгаа ойрхон байсаар ч ирсэн. Харин монголчуудаас жоохон эренгүүттэй монголчуудаа хол бай гэдэг бол амиа хичээсэн хүний үзэл бодол юм болов уу гэж боддоо шүү дээ. Би бас энэ дэмэр дургуух. Бид нэр ирээл бүгд монголчуудыгаа барааддаг, монголчууд нэгэндээ туслаад нэгнийхээ дэмэд л энэ өдийг хүрж байгаа байхгүй. Тэгэхэд ингээд анханасаа л нэгнээсээ хол байсан бол ийм болохгүй байхгүй. Би бас харин тэр үгэнд ер нь амар нэг дуртай биш. Наад гэсэн ирж яхад нь одоо тусалж исэн шиг амар олон хүмүүс тусалж исэн. Үнэхээр одоо надад спешиали бол тэр нэг тодоо гэд анхны нэг дөрөв төмөрчний нэг төвшөө гэд. Надад бол үнэхээр тусалдаг өстэй. Тэр хүн л надад төмөр зааж өгөөл. Тэрний ачаар л би бас ингээл явал. Ер нь бас үнэхээр яг санал нийл монголчууд нэгнийгээ бол үдий зэрэгт хүргээд нэг нэгэндээ дэмтэй явж. Тэгэхээр ер нь бол ойрхон байх гэмгүй шүү дээ. Ажилтай бол ажилтай. Тэгэл жоох ингээл хүний vibe нийлэхгүй таарахгүй бол тэр хүнтэйгээ зууралдаад ахгүй зүгээр л мэдийн зөрүүтэй болол жоохон цайгаа барьчихад болчих. Ер нь бол тэгээд тэр хүмүүс ч гэсэн наана зүгээр тэгж ярьсан. За нэг хүний газар монголчуудаас хол бай гэж ярьж байгаа боловч амьдралд нь ямар нэг юм тохиолдох ч юм уу те одоо баярт үйл явдалч бай одоо гүнхтэй үйл явдалч бай тохиолдоход хамгийн түрүүнд одоо гэр бүл найз нөхөд ойр орчныхоо хүнд хандна штэ. Түүнээс хаа байсан хар илгийн одоо нэг лебанд очивол манай тэр өвдчлөө эсвэл одоо тэрний төсөө өдөр ч юм уу юу гэх ямар нэгэн баяр тийм гадны хүнтэй тэгж яагаад бол нэг тийм илэг нийлэхгүй байгаа. Тийм болохоор ер нь бол тэр хүмүүс наанад үгд хийж ярьсан цаанаачсан тэр нь бол зүгээр л хуурамч баг байх гэж бодож байна. Зүгээр тийм эготой ч юм бил хэмэд төвт те. яриа юм болов. Тийм. Тийм гэхдээ тэгж боддог ярьдаг хүмүүс зөндөө байд. Тэдрээс хол бай. Холхон амьдр. Одоо бид нар одоо ингэ маскот Волгоград Армклиф те танаа тийшээ одоо тэр Олимпик парк area энэ хайр заяа байдаг бол за энэ ариндаас хол бай. Жого хол амьдр. Яг хол амьдрч болно шүү дээ. Болно хамаагүй. Тэгэл одоо энэ наадам цагаан сар боллоо гэхэд чинь тэгэл дийлээ өмсөд ирэхгүйгээ яхад бид нар ямар нэгэн байдлаар ирж л таар. Дотор нь юм байж л байдаг. Би л гэж бодож байна. Зөвлөж байгаа юм шиг. Зөвлөж гайгүй л бодолт. Ер нь бол гайгүй хөөхтүүд тийм гайгүй бодолтой хөөхтүүд тийм. Одоо бодсон ч нөө. Энэ зөвл бодолтой. Зөвл явж байгаа юм байна хоёроо. Одоо ер нь за буцаад жоохон жим рүү ороход одоо жимэр хичээлэхэд энэ одоо хүний ген одоо монгол хүн, австрал хүн ч юм уу юм байх уу? Гений өгөгдөл ч юм уу тийм жоохон хэцүү одоо нэг танаас өгөгдөлтөө өөр үндэснүүдийг бодвол манайхан жоохон нэлээ арай илүү хичээх ч юм уу илүү ажиллах шаардлага ч юм уу тиймэрхүү бие физиологийн тийм юмнууд байх уу? Хуу хүний яг генээс л болох. Одоо манай Монгол тамирчид ч бүгд л мундаг байгаа шүү дээ. Одоо мистер Олимпиад тэ эрэгтэй эмэгтэй хоёр тамирч уйлаа. Тэгэхээр тэр ген мен яг хуун талаас л нөлөөлөх байх. Одоо жишээ нь би одоо жижиг яста жижиг гэн тэ хичнээн мянга нүдэд тийм амар болохгүй л байлгүй.
За тэгээд манай подкаст маань бол одоо нэг заавал нэг оролцогчийнхоо тий жим фитнесийг бол заавал ингээд яриадах шаардлагагүй илүү өөрт чинь одоо бусдаа дуулах хоёулын мэдээлэл амар хийрчжээ. Ер нь Баатар минь хаанах юм бэ? Одоо ер нь багнаас мас ер нь хаана? Манай аав ээжээр бол хинтээ. Тэгээ би өөр яг төрсэн газар их юм бол тэр харж гин үү хааны нутаг. төрж өссөн газар их юм бол яг нисэх. Онгон нисэх хөхт. Хотод төрж өсөө. Яармаг. Тэгэхээр тустай билүү? Тустай. Нисэх Яармаг тустай. тустай юу? Био гэж тустай. Нисэх яармаггийн атул цуг яваад бодлоо. За хөдөө би ч угаа би ч дархнаас хоторж үзээгөө шууд наашаа. Тийм юугаач мэдэхгүй. Тэгээ онгон нисэх хөхт нисэх төрж. Тийм ээ. Ямар боловч мэрэгжил Одоогор бол юу вэ? 10 жилээ төгсөөд сургууль сурч чагаад тэгэл. тэгээд Дундаас нь хайсан да. одоо энд сурахтаа ер нь юугаар сурыг гэж бодож одоо ихнэр чинь төгссөний дараа чи яг энэ PT personal trainer-ээр сурыг гэж бодож байна эсвэл яг бас яг олсон юм ба шийдэг үү? Тухайн үед л болох. Тухайн үед Яг яаж шийдэгдэх нү те тухайн. Одоогор яг тгийд яг инги яг тим мэрэгжил яг сайн судлаагүй л байна да. Ер нь бол тэгтээ хэрвээ Монгол буцна гэж бодож байвал нисхийн чиглэлээр л нисгэд ажиллаж исэн. одоо 3 хүүхдээ гэстэй хэд хэдэн нас хүрж байгаа вэ? 3 охинтой. Манай том охин 12-той. Дундх нь 5-тай. Баг нь 3-тай. Оо тэгвэл багчин бол төрөөл нэлэх байхдаа ирсэн биш тий. Эхнэр бит хоёр төрүүлж төрүүлж ирээд. Тий, тэгээд 3 сар гарan болоод би очиж 3 хүүхдээ авчирсан. Энд хүүхэд өсгөхөд гоё ирүүл аюул хүүхэд орчин сайтай тий. Бас жоох үзээтэй л байна л та тий. Санхүүгийн хувьд. Тий, санхүүгийн хувьд тий хэцүү. Одоо хүүхдүүдтэй өн жоох асуудалтай тэгэл. Перт мерт уул нь бол ятаж нөх хүүхдүүдийн сургалтын төлбөр гэдэг. Бас хөнгөлөлтөг мастер сургалт. Тэр талаар нь бодж үзсэн өөр орнууд руу шилжимэлжээ гэж. Юусоо тийм бодож байгаа шүү дээ. Сиднейгээс өөр газар уу? Сидней ч өөр хамгийн өртөө өндөртөө хотод ороод байгаа шүү дээ одоо бол. Яг сайн судлаагүй л Дээрээс бодсон нь юм байна. гадны оюутан биднэрт бол хамгийн одоо ээлгүү. Гэх юм уу? Сидней. Энэстабл. Пертэс судлаад үзсэн дээр хаа. Энэ бол олон хүмүүстэй 50 ингээд амьдраад ажиллая гэдэг юм бол маш их зардал нурнаас бол ачаа авч өгөх бах. Пертэй хувьд бол. Одоо ч тэнцээ ч бас монголчууд ихтэй гоё. Тийм. 50-наас ахуулаад тэнцээж. Юу нэг хүмүүс гоё өөх зөвлөгөө яаж юу н одоо гэрээсээ өөрийгөө тийш авч гардаг болох нэг чам нэг хинт вэ нүү тиймэрхүү юм нэ. Юу яг үнэхээр хад нэг хүнтэй л хамт хийж. Тэгвэл тэгээд яг нэг уурайлал дагаал хийж эхлэх байна. Тэр нэг жим хийдэг хүн баймаар байна тий. Тэг хийдгүү ч үж болно шүү дээ. Одоо чи тоо хоёр яг адилхан нэг гэж чирэл. Нэгнийхэн залхуу үрлэгт нүүтг нь альвэ ингэж юм уу те. Наа чи явах. Тэгэл чирэл шүү дээ. Чиний түүхэнд юу жимд орсон түүх байна. Надад бол нэг хотлоор нэг сараар ч Чи миний инстаграмын сториуд үзэх юм бол битүү чи иймд орол day 1 гэж 2 л байдг болохоос ш. Явчихсан зөндөө. Day 1-д бол зөндөө байгаа шүү. Яг нэг шийдчих юм бол болчихно уу? Яг турын морыг гээд хүмүүс яг өөр зориг тавал зөндөө хүмүүс турцсан л асуу. Одоо ихтэй жим юмд явсан ч ямар ч тийм зураг бичлэг стори мистер бол хийх зүйлээ гэж бодож шүү. Яваад эхэлсэн ч гэж магадгүй шүү. Ондаг. Фитнесээр хичээлж эхэлж байгаа хүмүүс яг гоё өөрчлөгдөв үйл зүр багш авсан. Багш авсан. Тэгэх юм бол цаг хугацаа бүх юмыг өчн тэгэл энд ч мундаг багш нар залуучууд зөндөө байгаа. Монголоос ч онлайн тасалжуулагч нар зөндөө байгаа. Тэгээ цагийн зүрхнийх хол биш учраас боломжтой Монголоос бол авах гэдэг. Тэгээ жимэр хооллолт бас маш чухал баг тий. Тий, хооллолт хоол Одоо тэгээ амар мянга яваад гахын хошиг идэв ямар ч юм өөрчлөлт байхгүй л үү. тий яг хооллолт бол анхаарах хэрэгтэй. Яг угаасаа тэгээд хийгээд дасгал фитнес дасгал хийж эхлээд тэгээд онлайн дасгалжуулсан багштай болоод ирэхээр тэгээ өөрөө юу ач тийм дөө сурчтай юм тэгээ багш зөвлөгөөгөө аваад хоолоо яаж идэх вэ? Яавал хүн ингээд өөрчлөгдөв. Айгу нарийн тийм. Тэгээд манайхны угаасаа хүн болгоны алддаг зүйл хоол.
хоолоо өөрчилж чадахгүй бол бие өөрчлөгдөхгүй. Тэгээ амралт. Тэгэхээр номер 1-т хоол маш чухал. Одоо чинь би юу болохгүй. Дахин цээж мах идэж чаддгүй. Тэгвэл би заавал тэмцээнд орох зөв турж байгаа заавал дахин мах идэхгүйгээр зүгээр үхрийн мах идэх болохгүй. Зүгээр шүү дээ. Зүгээр шүү дээ. Яг ч үгүй шүү дээ. Зөвөр гол нь хэмжээг нь багасгаад, цардуулаа багасгаад нүүрс ус гэдэг нь би одоо яг юу ордгийг ойлгохгүй маа. Нүүрс ус гэхээр хүмүүсээс сонсноо газрыг хөрснөөс ургадгууд ер нь нүүрс устаа гэж л ойлгоод. Одоо хүмүүс будаа гурил ингээ хөрснөөс үрэн доор байдаг. Тэрнээс би нүүрс ус гэдэг би харин ойлгох яг алийг жилээд. Тэнгууд миний зөв хар ухаанаар гурил будаа технээс no rice no life. За будаа баг зэргийг гайг байлгүйдэг бас нэг. Одоо өдөрт авч байгаа калорийн хэмжээ нь их. Хөдөлгөөн баг байх юм бол шууд жин юм баггүй. Энэ хоёр идж байгаа калори тэгэл хөдөлгөөн хоёр чинь тэнцүү байх юм бол хасах ч нэмэх ч гэсэн. Тэгээд өдөрт авч байгаа калори багасгаад заав фитнес штанг хийхгүйгээр зүгээр сайхан гадаа гараад алхаад зам дээр ч юм гадаа зүгээр ингээ алхаад явхад хоолоо нүүрс ус ч юм калори багасгаад алхаад явхад ингээ турах процесс явагдана. Өөх шатах процесс явагдана. Хүн ер нь юм өдөрт хэд алхах хэрэгтэй тийм. Би одоо энэ тэр яг хэд бит гэсэн. Би одоо ингээл өөрийнхөө ингээл аль болохоор би нөө нэг жим хийдгүү ч гэсэн алхаж явах сонирхолтой. Ингээл ажилд миний ингээд дундаж алхалт энэ нөгөө увцсан дээрх юугаар өрдөхөд би нэг 13,000 занга. 10,000 дээшээ энэ авчихлаа. Өдөрт би яг тэгж алхахдаг баг. 10,000 хангалттай. Одоо чинь би эскалейтер дээр ингээл метро энтер дээр яасан чи яг ингээд зогсоод явахгүй аль болох гал ингээл алхаад ядаж жим идэггүй ч гэсэн алхаж ийдаа гэдэг. Ер нь 10,000 занга бол хэр үйдэм бол гэж би ярин гайхаддаг байхгүй. 12,000 тэр тоог бол мэдгүй. Ямар ч л байсан юникэд алхаж явах зүрх сүцэнд бол мэдээсэн. Ядж л би одоо нэг юм идэх юм чи алхачих гэж бодвол. Тэгээ хүмүүс манайхан ингэж болоод идэв шүү дээ. Одоо ажил дээр одоо энд жишээ нь барилга дээр ажиллах нэг халуун амар хүс гараад амар их байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө турахгүй байна те. Би ингээд ажил дээр амар их ингээд ажил хийгээд ингээд амар хүлрүүд идэг тэгсэн мөртлөө турахгүй байна. Ингээд идэх чи шал өөр ихгүй. Тэр ажил дээр гаргаж байгаа хүс юу тэгээ ардаас нь өөрөх нь идж байгаа хоол нь юу ч бас яагаад нөхчдөг болохоор тий. Яагаад тэр хүн тэгж жим багсах хүнс байхгүй. Өглөө 7 цагт ажиллаа эхлэнгүүтээ 11 цагт ланч хүртэл амар хөлж ажиллаад ланчаараа цовын хуушур буузаа идэгээд буцаад тэгээ зүгээр иддэг олоо идэл нөхөд тэгээд заагч. ямар ч асуудал. Ер нь их нарийн тэгээд их хэцүү байлаа. Би миний нэг яг тухайд яг нэг 100 кг хүрж ирсэн юм а 100 кг мөр за энэ ч арай дэнтлээ гээд кетод орж ирсэн. Кетод ороо за нүүрс ус гэж юу вэ? За нүүрс усыг нойлох ёстой гээл. За нүүрс усанд юу гэдэг? За төмөс, ловон, будаа, гурил гэх мэт зүйлүүд болон дээрэс нь нэг чихэрлэг бүтээгдэхүүнүүд. Би ч өөрөө нэг шоколад, сахаранд айгуу дуртай идчихдэг. Эдийг бүгдийг нь хасах ёстой юм ингээд хасаад. Ер нь огцом асах бол амар том буруу. Нойлцсон шүү дээ би өөр. Таг төгж болохгүй. Тэр уншаал тэгэл нойлцсон баг маргаашнаас. Тэгэхээр одоо жишээ нь ингээд тэгж яг өөрөө дур мэдж ингэж яг гинт иддэг юмнуудаа ингээд нүүрс ус гэдэг имийг багасгах юм бол огцон багасгах юм бол стресс тэгээд ядрах шүн нойргуудах уур бухимдах стресс амар хүний биед өөрчлөлт их гарна. Ер нь бол муу. Тэгэхээр зүгээр л багшаа гэдэг өчг чинь тэр байхгүй. Багш чи яг өөрийн чинь биетэй өөрийн чинь биеинд тэгээ одоо яг ямар ажил эрхэлдэг те ямар ажил эрхэлдэг өдөрт ямар оолдог ямар амттанд дуртай тэгэхээр бүх нэг бүрчлэн хоол чинь гаргаад өчтдөг байхгүй. Гэхдээ бүр тийм хэцүү биш анх эхэлж байгаа хүнд хүн хүнд тааруулж ийж өгнө. Анх эхэлж байгаа хүнд одоо жишээ нь чамд яг жишээ тийм одоо чиний дуртай амттай юу байсан те одоо чихэр шоколад ч юм уу ба зайрмагч гэдэг юм уу эсвэл кек ч гэдэг юм уу те голцоо кек гэдэг дуртай ч юм уу тийм байгаа тохиолдолд нүүрс усаж чинь тэгэж огцом хизээж хасахгүй яг нөхцөлөдөл чинь тааруулаад баг багаар ингээд бүр алстаа тэгээд дасгал хөдөлгөөний чи бас тэгж огцом хийхгүй зүгээр алстаа баг багаар удаан тэгжиж цаг хугацааны спорт шүү дээ юм айл юм чинь тэгэхээр чинь би чамааг одоо хоёлаа те подкаст дуусаа чи баатар чагаар шавар орё хөшөө өө тэг асуудалгүйгээ би чамаа одоо сарын дотор 10 жил бол дорно асуудал байхгүй би чамаа зүгээр 10 кг зүгээр 30 хоногийн дотор миний идэх чи идэж чадах юм бол чи зүгээр шууд шувтарна.
Тэгэхээр ч айгу тэгээд би жаа асуучаад чиний жин зургийг чинь тавьчих сошиал тавиач ч юм уу. Асуудалгүй төрөө би 10 ил тураацсан. Ингээл pop руу явуул шүү. Тэгэхээр хүний эрүүл мэндэд асуудалтай. Тэгэхээр яг анхнаас нь зүгээр яг өөрт нь таарсан яг систем тий. Ачаалт өгөхгүйгээр тий. Ачаалт өгөхгүйгээр зүгээр тэгээд явчихъя. Би өөрөө бас тэгсэн л дээ. Гинт яхаар чинь тэгэл тэр нь хаягдангуул буцаал нөгөө юм идэл. Одоо систем гэдэг чинь ер нь л миний бодлоор дадал суулгах гэдэг юм гэсэн үг үстэй тий. Амьдралын хэв маягийг ингээл удаанаар явсаар хагаад. Тий. Яг тэр кетамос тэгж яг 198-9 хүрсэн байх та тэгж кетог нэг 3-4 хоног хасаад тэгэд 91 хавцаа буцаж бууж ирсэн. Ашгүй буцаагаад ир хүрчлээ гэдэг. Өөр чин мэдрэмж аюу хэцүү бастай. Хэцүүгээс гадна 2-7 хоногийн дараагаас ингээд бухимдах асуудал. Надаас нэг тийм үнэр ялгарч эхэлчихлээ. Нөгөө нэг ходоодны нөгөө нэг юм усанд орсон юм уу? Гисэлта одоо нэг гисэлтааны одоо нөгөө нэг тэгс дотроос өөрийг нэг өөхөө идэд өөхөө штадч тийм байл нөгөө нэг энерги байхгүй нүүрс ус байхгүй болгонгот чинь дотоод өөхөө штахлаар одоо хүний амнаас ингээд нэг эвгүй үнэр гарч эхэлт юм байна. Тэгээ манай ихнэр хүрт надад хэлж байгаа байхгүй ингээд чи шүү гэд. За яг гүрийгээ тэгэд нэг 25 6 хоног тиссэн байсан. Тэгэл буцаагаал нэг тэгтээ шал өөр ус тий. Амар мэддэг. Амар өөр ус. Тэгэл нэг идэл тэгсэн тэгээ буцаагаал нохоо шиг гаш гэж байгаа юм шиг. Тэгэл буцаагаал гэд ороо авчихлаа. Би ч яг тэмцээний дараа тэгдэж яг нөгөө хасаад ингээ нүүрс усаа байхгүй байж байгаад амар автагдчих идэх юм. Одоо энэ тайч тэмцээнд болохоор бүр ганц хоёр ус мосоо хүртэл хордог гэсэн тий. Тий яг тэгэл багшийн тавраар явуулсан та. Тэгэл яг юу гэдэм шүү ингээ харж байхад яг дуусаад ногцом идэж болохгүй тий. Тэнгуүлээ ингээ бүгд юу нэм пи ууд юм билэ тий. Нэг жоох ихэнхэнд ингээ хүмүүсийг харахаар ингээ пи уугаад идэм билэ яг дуусаад дээр гарчаад хэрэгэлдэг болохоор. Бүр огт хэрэгэлдэг. Тий. Тухайн үед тэр кетогоор хичээлж кетогоор тэр 25 хоног 26 хоног тэгж явахта бас нэлээд гүрийж бас тэмцэж нэлээд гүрийж юм байж. Тий. Гүрийж юм болж. Тэгсэн дараа нь биднээс нэг л юм амар бодсон. Тэр нөгөө намрын инх хоёрыг манай X ерөнхийлөгч баригдаад ноомсын годлол аваа явдсан шүү дээ. Тэгэхдээ тэр чинь 12 хоног хуурай үлсгэлэн зарлалтай шүү дээ. Пүү тэгэхэд яаж 12 хоног тэгж хүн тиссэн юм бол. Хуурай үлсгэлэн гэдэг чинь нөгөө нэг ус чуухгүй юм байл шүү дээ. Бүр ингэ ямар ч юм мэдэхгүйгээр. Тэгээд тэр хүн бол өстө үнэхээр ясаар сууж байгаа гэсэн шүү дээ. Бүр тэгэхэд л за гэж амар төвчээр байт юм байна да. Огцом тэгээд хүнийг багсгахчаар ерөнхийдөө хүн шантарчдаг байхгүй. Хэцүүлтэй. Одоо баатараасаа нөө алкогол хэрэгж огт угаасаа л хэрэгэлдэггүйс нь эсвэл ер нь жоохон баг зэрэг хэрэгэлдэг байж ер нь сүүлд бүр хорьсон уу яа. Анхнаасаа л хэрэгэлдэггүйс нь. Хэрэгэлдэг байлгүй хөө. Ялгаа байхгүй шүү дээ. Залуу хэдэн жил хэрэглэв гэнэ? 6 жил хэрэглэж одоо тийм ээ 29 дэгээс хойш. Тий яг 19 оноос эрүүл мэндийн асуудлаас болол. Ходоод тий илэг тий. Багатаа шарлж исэн болохоор тэгээд одоо ихтэй нэг ганц гүрш пи уухгүй. Пи бол бүр муу гэдэг. Ер нь бол алин ч зүгээр юу ясал та зүгээр хоёрын хооронд нэг пи 100 татах ч юм уу тий. Тэрний хооронд уугааг байсан шүү дээ. Ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий тэгэл ерөнхийдөө болсон. Тэгээ яг зүгээр арх гэдэг зүйлд бас адилхан залуу байхдаа сахилгуудад бас залууч хийждээ одоо ч залууч шүү дээ. Нөгөө жоохон бахта 18 19 20 тий. Гүн ч яг зүгээр адилхан найз нөхдөдөө тэгэл амрал зугаалаар 2 3 хоног ч гэдэг юм уу тэгэл ууж исэн үе би зөндөө сахилгагууж исэн зөндөө өгөө. Тэгэл ер нь билсэн даа. Хаширч ээж эрүүл мэндээрээ хохирч ээж. Тий яг тэгэл ойлгосон тий. арих уу тамхи бас татахгүй. Тамхинаас гараад дүүмжил. Оо. Веб сорохгүй те. Тэгэхээр чи юу нэгтээ угаасаа л бас тийг санаад өөрийгөө бол үнэхээр ялсан юм байна. Юу нь бол тамхи мэмхи чи юу нь хайн гэдэг чинь бол бас л сэтгэл зүй өөрийгөө л юм билээ ш. Тэрнээс нэг багсгаа би бас нэг гарах гэж үтсэн юм аа хуудлаа тэг дургууд чадахгүй юм байна. Хэцүү айгүй хэцүү ш. Тамхинаас санагдчих айгүй хэцүү. Чи тэгэхээр тамхинаас гарч ийн. За архийг бол юу нь гарчих.
Тэгтээ бас хэцүү бах уу бас хүнийг орчул те. Тийм шүү дээ. Тэгэхээр яг ингээд жимэд ийм дадал яна хэр чи юу нас мундаг юм байна. Бас ингээд өөрийгөө яг чинь яг нөгөө эмчтэй очиж уулзаад эрүүл мэндийн асуудалтай бол мэдээд юу н цаашдаа чамд арх гэдэг зүйл надад чам зохгүй юм байна гэж хэлээл. Тэгээ би ч өөрөө бас жоохон тийм зүрх мут байхгүй. Тэгээ ерөнхийдөө арх гэдэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэх юм бол ерөнхийдөө унтаа циркул гэсэн юм ирсэн байхгүй. Тэгээ зүрхтэй холбоотой бас илэг мэлэг юмуд асуудалтай болцсон байсан. Яг тийм 100% эрүүл биетэй хүн байгаагүй л байхгүй. Ер нь Тийм байна. Тэгээд ойлгочингуудаа за ер нь болий даа гэх. Тэгээд болоход бас мэдээж найз нөхөдтэй арг гэр бүх хүмүүс тусалсан дэмжлэгтэй тий. Тэгэл Ядаж найз нөхдийн зүгээс уруудахгүй бах тийм ээ. тий. Яг бүгд аягүй хонд дэмжлээс. Тэгэл яг ингээд хаяа бол мэдээж тэр чинь яг бусад залуучтай адилхан нэг сайхан найзтай уулзаад орой ч юм уу гараад нэг сайхан хүүтэн пив ч юм уу уумар санагддаг үе зөндөө. Тэгэл болиг фитнес хийж эхлээл. Өөрийгөө завгүй болохын тулд фитнес хийж эхлээл. Тэгэл ерөнхийдөө аяндаа тэгээд болчихдгийл юм. Сатар болж штэ тий. Өөр юмар орлуулж штэ тий. Тамхинаас харахад бас адилхан. Яг яг энэ миний сүүлийн хайрцагт юм шүү гэж их нэртэй хэлээл. тэгэл За гэл үгүй худлаа шүү дээ. Тэгээ баг 3 сар явж байгаа сүүлийн хайрцаг тавих гэж. Би чи тухайд байлддаг. За арай энэ яг сүүлийн хайрцаг би тамхинаас гарлаа гэл. Манай баг чи яг тэгэхэд тухай төрж ийсэн баг. Тэгээ одоо яг багаа гарахаар боллоо гэл. За сүүл ярьж. Яг өөрийгөө хуурч тэгж 3 сар явсан. Тэгээд нөө нэг хайрцагтай хүн одоо 3 сар хитэн хайрцагтай байсан юм. Тэгж байгаа л тэгэл нэг 7 сошиал дээр Facebook дээр тамхинаас гарах татаагүй 7 хоног гэж стори оруулаад тэгэл тэр чихтэй тэгэл сошиал их нөлөөс нөө олон нөгөө би ингээд тамхинаас гарч байгаа шиг тэ найз нөхдөд хилцүүлэхээр тэгэл 7 хоног нь 14 боллоо тэгэл яг Одоо нэг гой пост хийгээч. Тамхинаас гараад тэд хоног гэдэг. Одоо 1000 хэд хоног болцсон байна шүү дээ. одоо энэ зам руу 1000 хэдэн зуут хоног болцсон байна шүү дээ. тэгэхээр энэ хүмүүсийн найзууд амар нөлөөлөл маа найзууд байхгүй уу ил да гараад ирээ Хэцүү шүү дээ надад чинь. хэцүү 5 дахын орой шүү дээ. Хагасааны орой шүү дээ. Ганц пив гээл. би тэгэхээр найзуудаа солилт юм уу оо идэ уухгүй гэхээр загнаа тэнийг нь яагаад гэхээр айгүй хэцүү найзууд Хэрэгтэй хэрэггүй өгөөжгүй юм найзуудтай байсан шүү. Тэгтээ яг уудаг төрлийн та хоёр бол мэдчихлээ гоо түү. Одоо найзууд донд арай тэгж урайлж уугаад жоохон тий дуртай гэх юм уу жоохон урайлж уудаг штэ тий. Сенсацтай урайлж тий. Би жоохон тиймэрхүү юмсан баг. Жоохон гаруудыг уруудтаа ингээ тэгэл та ингээл та гэж удлаа сенсацлаа фүү хаа гэж жоохон тиймэрхүү тийм талтай байсан. Тэгсэн өөрөө одоо тэгээд цуг тухайн үед одоо уудаг байсан найз гэх юм чатааш. Муухай. Хүмүүс Тэг цуг ингэж нариуц ингэдэг байсан найзуудаас нь одоо ингээд бас адилхан хэрэглэхэ байсан найзууд байгаа юу? зөндөө. Одоо нэг 2-3 яг адилхан. Тэрний үлгэр дуурайл бол чадж явсан уу? Тийм мэдээч. Баатара болцсон уу? Баатара болж би болчих юм. Тэгсэн. Яг тгий шаарлахад одоо яг бага найзтаас яг тэгээ болсон 2-3 залуу бол одоо яг байж. Яа би л найзуудыгаа тэгж аврыг да одоо өөр юм сонголт гоо. Яг тэгж нөлөөсөн. Тэр бол нөлөөсөн. Одоо 2-3 найз бас надад бас эхлэхгүй тал хамт хэдүүлээ бүжигнүүд. Тэдэрхтээ эрүүл мэндийн шалтгаан малтгаан гээгүй зүгээр л тэгээ болигээл байсан. болигээл болчихсон. Тэгээ одоо бас яг адилхан амсаагүй. Сүүлийн үед бас ихтэй яг юм алкогоолны татгалцсан гэсэн хэрэглэхэ болцсон гэсэн юм кейсүүдтэй би айгүй олон таарч байгаа. Донтолт гэдэг чинь аим шүү дээ. Архины донтолт гэдэг чинь аим шүү дээ. Та хоёр одоо бас өөртөө яг л адилхан л үйдэг. Би бол та хоёрыг бол мэдчихэл байна. Энд цаг зав жоохон багхан байдаг болохоор гэдэг ч юм уу нэг 2-3 хоног бол дараалал гусч чинь үстэй. Үй за ёстой дараалж бол госч чадсан маргааш нь өндөө чадахгүй байх нь юу? Үгүй юу? Маргааш нь Олон жилийн өмнө болгүй юу? за надад бол ёстой тийм. Байгаагүй юу? Маргааш нь би арх тамхины үнээр бүр юу ч авч чаддаг. Зүгээр яг хуу ганц л өдрийн л пянтаа гэх юм. Тэгээд ер нь бол нэг 7-оос 2-7 хоногийн хугацаанд бол тэгэл. Би бол яг хөө жоохон тийм юу гэдэг ямар төрлийн уулт гэх юм. Нэг 2-3 хоног нэг үргэлжлүүлээ уучдаг тийм. Тэгж бодох хүмүүс байдаг. нэг цаашаа үргэлжлээ явдаг Тэр би слоган л болдгоо юм шүү. Ингээ цаанаас нь ингээд. Яг тийм төрлийн юм багхгүй. Яг тэгж уудаг Байсан, төрлийн байсан тийм. Тэгээд тэр яг хөө жоохон ерөнхийдөө сүүл рүүгээ ихсэн. Тэгээ эрүүл мэндийн асуудалд орсон. юу зөв нь жоохон Хоол унд идэхгүй үргэлжлүүлээд. Тийм. Тэгэхэр чинь тэгээ ходоод дэлэг бөөр гэж явчихна л да. би бол ер нь жоохон уултаа жоохон контролтыг боддог. Тэгвэл би чинь
За бацаан байхад бас сайн уун. Тэгээ би ерөөсө шаарддаггүй юм баггүй. Ерөөсө яах ч уухад. За бас гайгүй даадаг ус. Тэгээ ер нь тийм болохоор нэг уугаад эхэлчих юм бол шаарддаггүй ч уугаал явал уугаал авах байх гэл. Ер нь жоохон өөрийгөө контролдоо ер нь их за болын уух нэг амт муухай ордог. Тэр мэдрэмжийг л байхгүй болгож болохгүй. Байлгаж явах хэрэгтэй гээ ер нь жоохон контролдох. Сүүл маргааны найз нүдэн л хөдөлжсэн санагдах юм маргааш нь. Би бүр тийм амар бол яа. Гэхдээ яг угаас шаардлага гэдэг чинь амар л да. Арх гэдэг зүйл чинь өөрөө угаасаа ер нь бол айгу хэцүү шүү дээ. Би өөрөө бас олон хоног 2 3 хоног ч юм уу би амрал цугаалга найз нөхдөд нийлэл олгононы нийл цагтлагуудаа хамгийн дээд нь 7 хоног моног ууж эсвэл байгаа. Үгээс ах сэртлээ ууж эсвэл байгаа. Тэгэхээр тухайд тэгээд ихнэр хөөхт байсан уу? Мэдээж байгаа. Гэхдээ айгу хэцүү том мэдээж хар ус гэдэг чинь айгу хэцүү шүү дээ. Хар гэрийн асуудал. Ер нь жоохон юу гэх юм яг үннийг хэлэхэд одоо л тодорхой хэмжээний хамааралтай болцсон байсан юм шиг байгаа. Тэрийг гэхдээ нэг хүн өөрөө хүлийн зөвшөөрч чаддгүй юм билээ. Тийм баг. Хүлийн зөвшөөрсөн хойноо хүн татгалцдаг юм билээ. Ер нь болдго юм билээ. Одоо хар тавигч гэдэг юм. Донтолт гэдэг зүйл чинь өөр айгүй айхтар л та. Би бол ерөнхийдөө яг одоо ингээд уухаа болоод одоо ингээд 6 жил одоо өмнө яг тгийж уугаа тгийж явж исэн гээд дууж исэн гэж бодох юм бол ерөнхийдөө яг хамаартай байсан хүмүүс л нэг л юм байл л дээ. Ер нь. Тэгэхээр ер нь болон чи ер нь тэгэхээр ер нь одоо ингээд чиний ярианаас чи ер нь ингээд өөртөө ярилцаж ер нь юм өөртөө дүгнэлт хийдэг төрлийн хүн үү? За тий яг ярилцсан мэдээж. Одоо тэ цаашдаа ингээд ингэж байх уу гэж юу хэцүүлтэй айгүй хэцүү шүү дээ. Арх гэдэг зүйлдээ би бол бас нөгөө олон жил найзлаа адилхан сахилахгүй ч явсан болоо. Тэгээ олон сайхан залуучууд найз нөхдөд бас яг үнийг хэлэхээр бас алдчихсан баг. Тэнд хүмүүсийг арх гэдэг зүйл бол айхтар. Тэгээ ерөнхийдөө гаширсан тэр найз нөхөд дор олон хүн амтныг би яг архины хамааралт болоод өнгөрж исэн гэдгийг нөгөө мэддэг болохоор дамдаа мэддэг болохоор ерөнхийдөө тэгээ миний өөр эрүүл мэндийн асуудлаас болоод би юу өөрөө удахгүй юм шиг. За удаан хэрэглэх юм бол удахгүй ойчно гэдгийг бол ерөнхийдөө мэдчихсэн л байсан л да. Энэ bad habit гэж юм бол угаасаа хэцүү. Тэгээ донтолт ер нь угаасаа хэцүү баха. Хүн тийм амар байсан бол хүн болгон гарч штэ бас тий. Тэгээ нэгдүгээр тийм хоёрдугаар тэнгууд хүн чи өөртөө ярилцаж яг ингээд за би донтолт үүссэн ч юм уу өөрийнхөө юу ганц аригч ер нь юм болгон дээр өөртөө дүгнэлт тэгээ өөрийнхөө яг буруу талыг ингээд зөв ингээд олж чадах юм бол ер нь бас зүгээр байдаг байх гэж бодоод. Тэгэхгүй өөрийгөө хүлийн зөвшөөрөхгүй те. За би ямар аригч юм биш. За би тэрэн шиг үш гэхгүйгээр өөртөө ярилцал за чи ер нь хамааралтай болж гинэ. Бол гэдэг өөртөө ярилцаж чадах юм бол ер нь цаашаа move on гэхэд алдаага зөвшөөрөхгүй бол тэгэл тэндээ ингээд шигдээл явах болов. Ганц яг 100 бол өөрөө болоод тэгэд гарчихгүй шүү дээ. Ямарваа нэг юм. Одоо чинь тэр арх тамхич гэдэг юм. Мэдээж хамт олон найз нөхөд хүрээлэл амар их нөлөөлнө. Ганцаараа тэр нэг лаг болоод арх тамхиа хайцсан юм биш. Тэр чинь яг тодорхой хэмжээний ойр тутны хүрээлэл бүх юм амар их хүмүүс нөлөөлж ич тэр хүнийг сэтгэл зүгээр нь дэмжиж тэгжиж тэр орц уршлаас нь дэрвэлж байгаа. Ямар ч тийм сэдлийг төрүүлэх юм ойр орчинд нь байлгахгүй байж иж тий бас. Тий тэгээ маа ихнэр байна, ар гэр ах эгчнэр байна, найз нөхөд байна. Ажлын хамт олон ар гэрийнхэн чинь ихнэр чинь хүртэл ер нь бол донтолтын хэмжээнд тэгээд хүлэн зөвшөөрсөн байсан юм байна шүү дээ. За тэгж ойлгож. За тий мэдээж би ч өөрөө ойлгомжтой шүү дээ. Нэг гуухаар 2 3 хоног алгуулчдаг юм чинь ойлгомжтой бас. Нэг гараал 5 дахь гараал явчих юм бол илүү бүтэнсэ өдрөө ороймоор ч юм. Би ч нэг 6-аас өмнө гэртээ орохгүй бол толгойг болно гэдэг. Яг тийм үе байсан. Тэгээд адилхан. Тэр нь тэгээд байхгүй болоо. 1 хоноо. За яа тий 2 хоноо те. 3 хоног. Дээд нь 7 хоног хүртэл явсан гэдэг шүү дээ. Тэгээ би сая энд 2 жил тэмцээнд ороо сая энэ жил нэг рил хийж үзээд яг 40 хоногийн өөртөө тэмцээн хүртэл нэг челленж болгоод нэг рил хийж үзсэн. Тэр бас их нөлөөлдөг юм яг жинг хасж байгаа тохиолдол. За яг ингээд тэд өдөр тийм биеийн процесс тэгэж явж байгаа ингээд айл бол өөрийгөө хуурахгүй болоод байгаа юм л да. Тэрнээс бол хоол алдах асуудал чи жоох их байдаг. Яг нэг амар амтай мэдмээс нэг шиг усан үзэм ч юм уу.
нэг амттай банаач юм нэг амттай мавруугаа хийчихсэн. Хасж байгаа тэмцээний үед ирэх айгүй хэцүү. Бүр ганц зэрэг ус үзэмж болохгүй. Болохгүй шүү дээ. Айгүй нэрч айгүй нэр. Тий. Айгүй нөлөөтэй. Тэгэл баригдчих ш. Тэгэл багштай баригдчих. Бүтэн гिचлээ буухгүй нэг гिचлээ нэг ийм өөхний үе юм байна ингээл харуулахаар айгүй хэцүү. Чи гусцсан байж тээ гэлөө. Тэ юм мэдсэн байна. Шууд мэдчихдэг л дээ. Багшгүйгээ бол фитнес гэдэг спорт бол явахгүй өөрчлөлт гаргая гэж. Турыг, бэколыг гэж байвал. Ер нь бол заавал мэрэгжлийн үнэтэй чинь тэгэл чи дөрвөлс яг тухайн хүндээ зориулж тэр юм хоол бүх юм гаргаж. Тий, ажлын онцлог тий бүх яг амьдралын хэм маягийн ингээд судалж байгаа тэр хүндээ таар бүр идэх хоолыг үрдэлж сая дөрөв нөгөө нэг асуугаад шууд хасч болохгүйгээр нэг өөр. Тий, юунд дуртай юм тий. Яг нөгөө яг амьдралтай нойрхон ч бас хамаагүй шүү тийм амар олон мэдэхгүй ногоонууд ид тий. Тийм мах ид, тийм дахиад, тийм загас ид. Тэг инг гэхэр чин анх чин хасж байгаа юм бид шокнд орчдөг чин. Амар их меню ингээл чатаар хүрээд ирдэг. Энийг ин тэдэн марамар гэхээр тэрнээс айлуулах зүгээр нөгөө энгийн анх эхэлж байгаа хүнд бол айлуулах энгийн тэгсэн мөртлөө ачаал багтай. Тэгээ алстаа ингээд жингийн хасах. Тэгвэл нэг өөртөө зохиогол өөрөө нэг хоолны өөртөө гаргах хэрэгтэй ш. За нэг гурвалжин будаагаа оруулаад тэгэл нэг ногоонуудаа оруулаад өхөр зөөр дахианы болохоор зүгээр л нэг гой мууны цээж маах ш. Оруулаад тэгэл тэнгуудлаа тэр бол амар би хөнгөрдөг юм бэлээ л шал өөрөө тэнгуудлаа бүтэнсээ амралтын өдрөөр юу ч хамаагүй тэгэхгүй тэр нөгөө өмнөх хэд хоногийн үг нэгээд бодоолгоо. Тэгэхээр нөгөө тэгж барьж дадлуулсан хүндч айгүйц. Би ч нөгөө шууд нэг өдөр ягаал 3 төрлийн хоол игээд манай хүн битээр нийлж хагаад би яг өөрөх ингээ ланча оройн хоол ингээ хийгээ хөлдөөчдөг байхгүй 7 хоногоор. Тэгэхэр бол амар бас нөлөөлөл хөөхөн нэг 7 хоногоор хоолоо юу хийгээ хөлдөөчн тэгээ. асуудгүй. 5 хоног одоо 7 биш 5 хоног л ажлын 5 өдөр. Болцсон хоолыг Хийгээ цавлчаад тэгээ шууд нэг төхөд 3 4 5 дахь гэд идэх юм уу? Тэгээд тэр хамгийн сүүл хийж байгаа чинь хүрэх чинь 5 хоног байх юм уу? Хөлдөөгчөнд. Тийм. Хөлдөөгчөнд байсан бол ер нь бол гайгүй. Бүр хөлтцэн чинь гүн хөлдсөн бол яг уу зүгээр юу дээд хэсэгтэй байл болохгүй л. Яг тэгж надад яг тэгж болдог би зүгээр өөрөө л. Тэгээд огцом үлдэж байгаа болохоор гарч ирээд пэйжтэд халаагаад идэхэд амтна. Амтан зүгээр ягчгүй. Гэхдээ юу би өөрөө жоо хоол их сонирхолтой байхгүй. Тэнгуут хөлдөөгөө буцаж гарч ирэхэд болдгоо ногоонууд гэж байгаа байхгүй. Одоо чинжүүг чинь нэг үсрээл 3-4 минут л хуурж байгаа шүү дээ. Тэгээ хөлдөөчөөд гисгэхийн тулд тэр чинь 5 минут пэйчэнд байж байгаа. Тэгээ гараад ирэхэд чинжүүч өөр юм нэлцаас мух хоолой гараад ирдэг. Тэгэхээр чинжүүг болохгүй. Брокколи бол нэг гайгүй ч юм уу тийм юу хийхээсээ л шалтгаалж байгаа. Цагаан будаа бол хөлдгөл яг. Яг Азийн орнуудын хувьд гурвалжин будаа хоёр хөлдчөөд авах нэг юм усгүй юм шиг нэг хатцсан юм шиг харагдана л та. Гэтэ буцаагаар юу байгаад эхлэхээ зүгээр. Яг гүн хөлдөөсөн хоол нэг Азийн орнууд ч аягүй хэрэгэлдэг шүү дээ. Би бол тэгэхээр одоо болдголийн багтч бодоод байгаа шүү дээ. Тийм би бол ерөөсөө мэдгүй. Яг тэг судлаад ходод гэж гэдэг эрүүл мэндийн хувьд бол асуудал байхгүй. Байхгүй ч яах би зүгээр өөртөө л зохиоцсон яваад байгаа. Тэрнээс одоо болдог ч юм уу, болдгоо ч юм уу зөөр зохиогчгүй гэж. Тэгээ ер нь бол би бол гайгүй байх гэж зур бод. Яа, за одоо манай Мози База подкастын маань ээлж дугаараа л хэдийнэ минут гэнэ цаг 16 минут үргэлжилсэн байна. Одоо манай оролцогч Баатрагийн хувьд үлдсэн минутанд үдгчтэй хандаад одоо зөвлөгөө. Одоо сая бол нэг жимний зөвлөхөөс зөвлөгөөч юу байх вэ? Би инглиштэй жимний зөвлөхөөс илүү сайн нэг алкохолоос гарсан тэр бас юу ч бас айгүй юу байл бол гой мэдээлэл юм уу? Алкохол, тамхи тэнгуудлаа одоо ингээд жимээр ингээд тууштай яваад ер нь бол бас үлгэр дүүрэл авахаар л хүн байна. Чи бит хоёр бол одоо ер нь бол сүүлчийн эдэн минутыг баатраад үлдээ яа гэдэг шиг. Мэдээж за урьж оролцуулсан та хоёрт маш их баярлалаа. Тэгээд дээрээс нь одоо энэ үди зэрэгтэй 2 жил хагас те Австрал байх хугацаанд тусалж дэмжижсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Найз нөхөд дүүнэр ах нар гэл те бүх хүмүүс байгаа. Одоо өдөө хүртэл энэ дэмжлэхгүйгээр те хиний мороор газар төгснө бүү мартагддаг шүү дээ. Одоо хүртэл би аль болох л мартахгүй хичээж явдаг. Тэгээд зарим нэг хүмүүс бас юу гэж бодож л байгаа ч яваас. Нөө мартчихлаа да. Тий, баярлаа гэж хэлж чадахгүй тэгээд цамжихгүй байгаад тэрнээс тий.
цагтаа нэг морин мөрөөнө явж исэн да гэж бодож явждаг. Олон Тийм хүмүүс зөндөө байдаг бохоо бит хоёрч тийм хүмүүс зөндөө байгаа. Одоохондоо баярлагаа хийж амжаагүй. тэрнээс бол нэг өөрөө нэг лагийн хувьд өөрөө нэг лаг болчоод нэг юм болцсон юм биш. Чин дандаа ард нь ажил дээр тэ эндх ажил ямар завгүй цаг завгүй тэгэл ажилгүй хүнээс ажил гуугаал асуугаал ингээд тэгэл олон хүн тусалж байсан анх энд ажилд оруулж өгчсэн найз нөхөд тэгэл таньдаг ах гэл ажилгүй ажилдаа байхын тулд ингээд юу гэдэг олон хүн ба энд Австралид тусалж тэмцсэн бүх найз нөхөд тэ дүүнэр ах нар эгчнэр бүгдэнд нь маш баярлаа. Тэгээ бас энэ рил хийж сурахад бас маш том тусал дэмжлэг байсан манай нэг дүү гэдэг тийм маш гээд бас тэр дүү маань фитнесийн олон багш нар маань байна. Энэ амжилтын ард тэгээд яг тодорхой хэмжээний яг зорьсон нэг амжилтаа энэ жил ахиулчих гэсэн амжилттай хүрч чадсан. Тэгээд энд ажиллаж амьдарч авах хугацаанд бас жоохон ч гэсэн өөрийгөө сорж үзээд амжилт гаргасандаа бас их баяртай л. Би нэг төгсгөл нэг юм асуучих дуусгасан. Нөө асуучих тий. Одоо энийг үзээд хин нэг яг ингээд чамтай холбогдоод одоо жишээ нь би ингээд нэвтрүүлгийн дараа ч юм уу эсвэл дараа нь чамтай ингээд хувь чадвар холбогдоод ингээд намайг ингээд дасгалжуулах уу ингээд хоёлаа ингээд хамт нэг жимд бүртгэл ингээд намайг аваад явах боломжтой юу гэх нээлттэй байгаа. Тэр болох уу? Тэр ямар ч жимэд бүртгэлтэй үү? Snap. Тэгэхээр snap-д бүртгэлээд ороод ирэх нь шүү дээ тийм ээ. Тий. Тэгээ яг холбогдоод өөр жимчүүд зүгээр холбогдоод personal trainer болгоход асуудалгүй юм байна тий. Асуудал яг цаг бүх юмаа тохироо тий болох юм биш үү? Зүгээр залгаад яах вэ хүүгээ зөвлөгөөж авч болно. Тэр нээлттэй шүү дээ тийм. Одоо жишээ нь одоо би ингэж бэлтгэл хийж байгаа одоо ингүүл яах вэ гэж зүгээр уцаараа юм чат матер ч юм нэг тодорхой хэмжээ би бол тийм амар мэрэгжлийн үднэс тийм айхтар зөвлөгөө өгч чадахгүй. Гэхдээ чадлаа. Тий тодорхой хэмжээнд сая нэг амжилт гаргасан ч юм өөрийнхөө биен дээр турш үзээ тодорхой хэмжээний мэдлэг мэддэггүй байгаа. Тэгэл тэрийг зүгээр хилээд өгч нь ямар ч асуудал байх. Тэр одоо маань нэвтрүүлгийн доор маань ингээд Баатраг social contact тэрнгээр та бүхэнгээ холбогдоод бас асуугаа шүү. Хөвд асуулж байна. Ямар нэг энэ Олимпик парк хавцаа нэг жимний хань хайж байгаа тий. Тэгээд тиймэрхүү залуучууд бас байвал холбогдож болох нэ. За баярлалаа. Ингээл Мози база ямар нээлт дугаар зүгээр өндөрлөж байна. Та бүхэнд өдрийн мэнд хүрэх гээд байгаа юм яах гээд. За тэгсгийгээр ээж нэстэ. За баяртай. За